Үзэгч та бүхнийхээ орой болон айлтгая. Бид та бүхэндээ зочны цагаа өргөхөд бэлэн боллоо. За энэ удаад манай студид Bit Монгол компани гүйцэтгэл даваас руу хөрсөн ирсэн байгаа. Тэр үзэгч маань бас мэдээлэл авсан байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл замын үүдэд байгуулагдсан 20 цэрийн бүсэд өнөөдрийн байдлаар үржлийн бос бог малыг олноор цуглуулсан байгаа. Өөрөөр хэлбэл экспорт нь гарах хэрэгтэй байсан боловч энэ ажилд саад учирсан учраас түр хүлээлтийн байдалтай байгаа гэж олдыг мэдж байгаа тийм ээ. Энэ асуудал ер нь ямар шатандаа явж байгаа юм бэ? Яагаад энэ асуудал зогссон юм? Энэ асуудал зогссноороо эргээд бидний хэрэглэж байгаа махны үнэд одоо өөрчлөлт орж ийн үү, нөлөөлж ийн үү гэдэг сэдвээр ярилцахад зочноо урьсан. Ярилцах боломж олгож хүрэлцэн ирсэнэ их баярлалаа. Яг өнөөдрийн байдлаар асуудал ер нь ямар шатандаа явагдаж байна вэ гэдгээс хоёул яриагаа хэлэх үү? За би эхлээд энэ ярилцлага эхлэхээс өмнө бас ерөнхийдөө энэ бизнесийг яагаад хийх болсон шалтгаан тийм ээ. Ер нь яагаад хийх ёстой энэ Монгол Улсын эдийн засагт өнөөдөр хэрэгтэй юм уу? Энэ талаас бас тодорхой тайлбар өгье гэж бодлоо. За 2016 оноос 2017 оны хооронд засгийн газрын 3 тогтоол гарсан байдیں۔ Энд бол 2016 онд засгийн газрын 142 дугаар тогтоол, тэрний 392-д хөгжлийн зам гэж баталсан байдаг. 392-д нь болохоор юу заасан бэ гэхээр замууд алтан бүлгэд малын гоц салбар төчөнгөө 20 цэрийн бүсийг байгуулж ажиллах талаар зааж өгсөн байдаг. Үүний дагуу 2017 оны 9 сарын 27 өнөөдрийн засгийн газрын тогтоолоор тэрний дөрөвт хэсэгт нь зааж өгсөн байдаг. Хөлийн ойр орчим, импортлогч улсын бас холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцсны үндсэн дээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар малын гоц салбар төчөнгөө 20 цэрийн бүсийг байгуулж ажиллах талаар тусгаж өгсөн. Энийг болохоор 4 яам болон мэргэжлийн элдийн ерөнхий газарт бол даалгасан байт юм аа. За тэгээ үүний дараа бас энэ үе засгийн газрууд бол шийдвэр орж исэн л да. Үүний дараа бол засгийн газрын 318 гэдэг засгийн газрын тогтоол гарсан. Бас сошиал ертөнцөөр бас 318 дахь тогтоолыг хүчинг болох хэрэгтэй үгүй гэсэн юм асуудал яригддаг. Энэ нь бол үндсэндээ бол бог малыг бол экспортлох талаар засгийн газрын тогтоол гарсан байгаа. Энэний нэгд хэсэгт нь одоо юу гэж заасан байдгийг гэхээр үржлийн бус бог малын 20 хүртэлх хувийг экспортлох тухай ингэ заагаад өгсөн байдаг. Ингээд эргэцэн орчин таатай болсон. Тэгээ ерөнхийдөө бол нэг иймэрхүү бизнес хийж болох юм байна гэдэг үүднээс одоо бас бидний бас урдны бас олон жилийн танил бас урд талын хөршүүд тийм ээ. Манай урдлын хөршүүд бол яг үндсэндээ бол бас Америкийн нэгдсэн улсын хөрөнгө оруулалттай ийм компани байдаг. Энэ компанийн нөхдөдтэй би бас уулзч бас Монголд бол ийм эргэцэн таатай орчнууд бүрдсэн байна. Ингээд энэ бизнесийг одоо хийж одоо болохоор байна. Одоо Монгол улсад бол энэ бизнесийг хийх одоо хамгийн гол нөхцөл байна. Одоо Монгол улсад нийтдээ 66.7 сая толгой мал байна. Үүнээс 57.5 сая толгой нь бог мал байна. Гэсэн ийм одоо асуудлуудад танилцуулсан үүднээс одоо манай нөхдүүд бол хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байгаа. За мэдээж хөрөнгө оруулалт хийхээс өмнө бол одоо миний яг өөрийн 100% эзэмшлийн бас Болоргант гэдэг компани замун үүдийн одоо бас замун үүдээс ойрхон 26 км-д нийтдээ 600 га газрыг одоо тухайн үед төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанд орж тодорхой хэмжээний 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсан байт юм байгаа. Эндээ бол одоо малын гоц салбар төчөнгөө 20 цэрийн бүсийг байгуулах ажлыг бол эрчимжүүлж одоо өнөөдрийн байдлаар 3 жил орчмод бид бүхэн хийгээд одоо бол 3 сараас хойш бид нэр нийтдээ 20 мянган толгой үржлийн бус бог малыг бол цуглуулад одоо тижээж байгаа. Энэ ямар процесстэй яаж тижээгээд байгаа юм бэ гэхээр малын гоц салбар төчөнгөө 20 цэрийн бүст маань нийтдээ 45 хоног энэ бог малыг эрүүжүүлэх юм процесс явагдах юм байна. Энд ямар үйл ажиллагаанууд явагдах вэ гэхээр энэ малыг бол эрүүлжүүлнэ, тижээн, бордно. Ингэсний дараа бол тодорхой хугацаа, тодорхой мал эмнэлгийн хяналтын үндсэн дээр одоо экспортлох нөхцөл бүрдэж байгаа. Хамгийн гол нь бол биднэрт хамгийн хүнд асуудал юу гэсэн бэ гэхээр импортлогч улсын нөхцөл шаардлагад нийцүүлэх тухай асуудал байсан. Гол нь бид нэр экспортлогч улс Монгол улсад өнөөдөр экспортлоход бол ямар нэгэн хоригдсан хязгаарлалсан заалт алга байна. Одоо экспортлохын тулд хамгийн гол нь тухайн импортлж авч байгаа улсын тэр мэргэжлийн байгууллага засгийн одоо шийдвэрүүд нь гарсан байх хэрэгтэй байдаг. За тэгэд энэ бүгд найрамдах талаас бол бас ерөнхийдөө бол
таварын шин чанартай богомолыг одоо анх удаа авч байгаа юм байна. Ер нь бол үндсэндээ бол Хятадус бол маш олон тооны малтай дэлхийд бол нэг нэмэрч явдаг. Жишээ нь одоо богомолоор хойно бол одоо өнөөдөр дэлхийд 160 сая толгой малтай гэдэг ч юм уу тийм ээ. Ямааны тодлого нь 140 сая толгой гэдэг энэ 2017 оны статистик. Тэгэхэд бол Монгол улс өнөөдөр 2017 онд жишээ нь хоньны тоогоор 30 сая тийм ээ. Энэ дэлхийд бол 11-д орчих жишээ нь. Ямаагаар бол 9-д. Иймэрхүү байсан. Тэгээд ер нь бол бид нэр импортлогч талын нөхцөл шаардлагыг биелүүлэх их тийм хүндрэлтэй асуудал байсан. Энэ бол яг үннийг хэлэхэд бол бас нэг тодорхой аж ахуйн нэгж үнийг бас хийждэг юм амар ажил биш. Энэ бол бүхэл бүтэн улс тийм ээ Казахстан, Үзбекистан бас Хятад руу экспортлох тун сонирхолтой. Дээр нь Австрали бас маш их хонтой. Австрали бас экспортлыг импортлогч улсынхаа нөхцөл шаардлагыг нийцүүлж чаддгүй. Дээр нь логистикийн асуудлууд үүндэдэг. Зайтай байдаг. Тэгэхээр Монгол улсад бол яг Монгол улсаас өвөрлийн бас богомолыг экспортлох бүрэн боломжтой харагдсан юм аа. За би сая нэг өөрт чинь нэг статистик тоонууд хэлсэн л дээ. 2017 онд 66.7 сая толгой малтай байж. Тэгэхэд бид нар бэлчээрийн даас 75% хэтэрсэн байжээ. Тийм ээ. Тэгэхээр Монгол улс жилдээ нийтдээ 10 орчим сая толгой малыг хүнсний хэрэгцээндээ хэрэгэлдэг юм байна. За дээр нь нийт одоо 91 оноос өмнө бол Монгол улс 25 сая толгой малтай байхдаа 240 мянган тонн мах экспортлдог байсан байна. Тэгэхэд 2017 онд өнөөдөр 67.5 сая толгой малтай болчоод өнөөдөр бид нэр 72 мянган тонн мах экспортлсон. Нийт гаргасан 72 мянган тонн махны 80 орчим хувь нь адууны мах. Яагаад адууны махыг авч байгаа гэдэг тийм ээ. Мэдээж адууны мах бол битүү төрөйтэй амтай. Нөгөө нэг янз бүрийн өвчин одоо шүлхий, бүрслиод тэ цэцэг өвчин энэ өвчин бол тараахан үндэс байдаг. Тэгэхээр адууны мах импортлогч улс бол авах сонирхолтой байт юм аа. За тэгээд сая үндсэндээ би хэллээ шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бол нийтдээ 14 сая толгой мал өнөөдөр эргэлтэнд орд юм байна Монгол улсад. Нийтдээ 66.7 сая толгой малтай юм байна. Тэгэхээр цаана бид нэр 8.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой. Яагаад энэ 8.5 сая толгой мал гэдэг тоо гаргасан бэ гэхээр 2018 онд одоо салбарын яамнаас одоо гаргаж өгсөн мэдээлэлээр 22.5 сая толгойд төлөв хүлээж авсан байдаг. 22.5 сая толгой одоо төлөв хүлээгээд авсан юм бол нийтдээ 14 сая толгой мал эдийн засгийн эргэлтэнд оруулах. Тэгэхээр 8.5 сая толгой. Магадгүй 8.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж чадах юм бол энийг би зөвхөн ганцаараа хийхгүй л дээ. Монгол улсад бизнес эрхлэх тийм ээ одоо улсын бүртгэлийн албан гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн гэж хинж хийж болно. Гол нь нөгөө нэг импортлогч улсынхаа нөхцөл шаардлагад нь нийцүүлэх асуудал байгаад байна. Ингээд 8.5 сая малаа бид нэр экспортлох юм бол бид нар бол одоо энийг нуух юм байхгүй. Өнөөдөр Хятад улс агуу том зах зээл тийм үү? Агуу том боломж. Бид нар энэ боломжийг бүрэн дүүрэн ашигламаар байгаа. 8.5 сая толгой малыг $300 зарахад бид нар 2.5 тэрбум доллар авах боломжтой байгаа. Эннээс бид нар бол 2.5 тэрбум доллар нийт мал худалдаж авсан тэжээсэн зардалаа хасаад мэдээж 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж ирэх шинэ татварын хуулиар тийм ээ 6 тэрбум төгрөгнөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгж болно. 25% татвар төлөгч болох юм байнамаа. Ийм л нэг асуудал байна. Нэг зүйлийг тодорхойлбол энэ асуудал зөвхөн одоо тухайн импортлогч компанид одоо тохиролцсон асуудал уу хоёр улсын засгийн газрын хоорондын зүгээс ямар нэгэн тохиролцоо шийдэлд хүрсэн байсан уу? Сая би танд хэллээ те. Засгийн газрын одоо үеийн засгийн газрын одоо ингээд тогтоолууд гаргасан байна. Засгийн газрын 284 дугаар тогтоолын 4-р хэсэгт импортлогч улсын мэргэжлийн байгууллагуудтай харилцан тохиролцсны үндсэн дээрээс асуудал орж ирсэн. Тэгэхээр яг энэ тохиролцох асуудлуудыг бол хоёр талын Монгол улсын мэргэжлийн хэлтийн байгууллага болон Хятад улсын чанар стандарт 20 цэрийн газар харилцан тохиролцсон. Импортлогч улсын нөхцөл шаардлагад нийцүүлэх талаараа. За Монгол улсад байгуулагдах 20 цэрийн бүсийн асуудлаар хоёр улсын засгийн газрын комиссийн хуралдаанаар Монгол улсын шадар сайдаар тэргүүлсэн ажлын хэсэг Бээжин хотод очиж Монгол улсад байгуулагдах энэ одоо 20 цэрийн бүсийн шаардлагууд гэдэг асуудал дээр гаруй хэсэг зурсан байна. Энэ асуудал тийм амар асуудал биш л дээ. Ерөнхийдөө бол энэ 2018 оны 12 сард Хятад улсын Гайлийн ерөнхий газар болон хөлс хөдөө аж ахуйн яамны экспертүүд гэж манай яг 20 цэрийн бүс дээр ирээд эрсдлийн үнэлгээ хийгээд өөрийнхөө оронд олон улсын OEI гэж зөвлөмж байдаг. Энэ зөвлөмжийн дагуу Замун үдийн Дорногов аймгийн Замун үд бүсдэх одоо энэ координацыг бол 50 болохыг илэрхийлээд олон улс зарласан. Ингээд бидний
экспортлох нөхцөл бүрдсэн гэж хэлж болох юм. Хамгийн гол нь малыг одоо экспортод амдаар нь гаргана гэдэг бол нөгөө л Монгол малын үржил селекцийн асуудал алдагдана гэдэг юм уу. Тийм бас эсэргүүцлүүд байгаад байгаа шүү дээ. Энэ дээр та тайлбар хэлээч тийм ээ. Зөвхөн экспорт нь гаргаад тэнд одоо хятадд эрхийг өгчих юм уу? Энийг үржүүлнэ үү, дийднэ үү, яана мах болох нь яана гэдэг эрхийг олгочих юм уу? Эсвэл нядлаад цааш нь гаргах юм уу? Ийм учиртай байгаа юм аа. Одоо энэ манай замун үүдийн 20 цэрийн бүсэд бол бид 45 хоног эргүүлж байна энэ малыг. Одоо нийт тэнд бүсдэр хичнээн мал байгаа. 25,000 орчим мал байгаа. 25,000 орчим мал. 20 гаруй. Энийг бол бид нэр 3 сараас хойш дижээж байгаа. Тий. Одоо жишээ нь энэ нэг малыг дижээхэд одоо өртөг гэд би танд нарийн задаргаа ярьж өгч болно л доо. Бид нар өдөр эрэхт басан алдагдал үлээж байгаа. За тэгээд та өөрөө асуулаа. 20 цэрийн бүсээрээ дамжуулсан бог малаа бид нэр яг энэ төслийн хүрээнд 90 хот дахь одоо Бүдэн хотоос 90 хотын хил дээр бас мах боловсруулах үйлдвэр барьсан байгаа. Бид нар анханаас энэ төслийн хүрээнд бид нар болохоор анх бол энэ мах боловсруулах үйлдвэр Монгол талдаа барья гэдэг саналуудыг хөрөнгө оруулагч нар тавьсан. А бид нар яг Монголдо хийгээд явъя гэдэг нөхцөл байдал дээр байсан боловч бидний одоо хүсэл зоригоор бол болоогүй маа. Хятад улсын хамаг бол төрийн хяналтан доор тэр мах боловсруулж байгаа процессыг хянана гэсэн юм үндсэн шаардлага тавьсан юм байна. Зөвхөн ийм л гарч олдсон биднэрт. Тэгэхээр үржлийн бус гэдэгтэй байгаа тийм ээ өөрөөр хэлбэл үржлийн бусыг шалгаруулж генетикийн ч юм уу янз бүрийн манай хүмүүсийн бас нэг асуудал үржил селекцийн асуудал яригдж байна л та. Яг үүндээ бол засгийн газрын 318 дугаар тогтоолын нэгд хэсэгт нь үржлийн бус бог малын 20 хүртэл гэж заасан байна. Тэгэхээр энэ бол тодорхой дахин цаашаа үржихгүй гэдэг юм уу те зөвхөн ирдэ таваарын шин чанартай ийм бог малын асуудал яригдах юм байна. Тэгээд мэдээж би сая хэллээ танд төслийн хүрээнд их асуудлыг тийм ээ. Хятад улсын 90 хотод энэ боловсруулах үйлдвэрээр дамжаад за энэ асуудал дээр бас их хүндрэлтэй юмуд их байсан шүү. Яг үүндээ бол хятадын тал дээр бол бас өвөр Монголын ард түмэн бол Монголоос мал импортлохыг бол бас эсэргүүцчихсэн. Яг үүндээ өөрсдийнхөө бас малыг хамгаалж тийм ээ. Бид нар бол өвөр Монголын өөртөө засах орны одоо ардын засгийн өвөр Монголын өөртөө засах газрын засгийн газар гэж байдаг. Энтэй бол манай компани гэрээ хийсэн. Бээжингээс цаашаал одоо энэ манай бог маллыг одоо нэрлсэн малын махыг зарна гэсэн юм гэрээд. Тэгээ одоо биднэрт бол нэлийн хүндрэлтэй асуудлууд үүсчихэд байгаа. Яг үүндээ бид нар бол эрх зүйн таатай орчинд бүх асуудлуудаа шийдээд бог малаа хөдөлж яваад яг гаргая гэдэг ингээ асуудал болсон. Мэдээж энэ олон тооны хөрөнгө оруулалтыг босгохын тулд цаанаас мэдээж янз бүрийн байдлаар мөнгө босгосон байгаа манай хөрөнгө оруулагч нар тийм үү. Тэгээд бид нэр малаа авахын тулд мэдээж уурчилгаа авсан байгаа. Жишээ нь шабу тийм ээ. Тийм хүн болгон мэддэг халуун тоогоо ресторан байдаг. Эндээс бол бид нэр мах нийлүүл Монгол мах нийлүүлнэ гэж гэрээсэн байгаа. Эндээс урьдчилгаагаа аваад бид нэр малаа цуглуулсан. Энэ мөнгөний жишээ нь одоо нөхдүүд бол манай компаниар алдагдлаа тавиад эхэлсэн. Бид нэр тэнд одоо энэ хөрөнгө оруулалтыг босгоход зарцуулсан хөрөнгө оруулалтын мөнгө маань зөвхөн одоо бас нөгөө нэг яг өөрсдийн хувь хүний хөрөнгө оруулалт байгаагүй дээр нь одоо банкны зээл байсан гэдэг ч юм ийм асуудлууд бас нэлээд хүндрэлтэй байгаа. Одоо энэ банкны зээл болоод хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгө оруулалтыг би нарийн тооцоод өөрөөр хэлбэл ажил зогссон учраас энэ асуудал дараагийн асуудлыг үүсгэж байна гэсэн үг тийм үү? Өөр шир явагдаад байна гэсэн үг. Хэдийн хэмжээний эдийн засгийн тооцоол хийж байгааг асууж болох уу? Болно. Энэ бол нэг нууцчлээ. Ерөнхийдөө бол энэ төслийн хүрээнд бол өнөөдөр 65 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. За. Тий. За өнөөдөр бид нар 3 сараас хойш 5 сарын орчим одоо энэ бог малаагаа тэжээж ийн л да. За энэ хугацаанд бол бас өдөрт нэгждэр нэг бог мал дээр бид нар 3250 төгрөгийн зардал гаргаж байгаа. Энэ нь одоо хэдэн төгрөг болоод байна гэхээр ойролцоогоор 150 мянга 144 мянга төгрөгийн ийм зардал гараа явчихж байгаа. Нэг мал дээр 45 хоног дижэнэ гэж үзэх юм бол нэг 45 хоног. Яг өнөөдрийн байдлаар 5 сар дижэнэ гэх юм бол бид нэр одоо 25 мянган малыг таваараа болдоо 3200-аар үржүүлэхээр өдөрт 80 сая төгрөгийн бид нэр одоо зөвхөн энэ зардалт одоо ингээд алдагдал үлээгээд маш хүнд байдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар бол 10 гаруй тэрбум төгрөгийн одоо бид нэр ямар шалтгаангүй одоо энэ түр зогсоосноос болж одоо энэ зардал гарсан одоо хүндрэл бэрхшээлүүд учирсан юм шиг тийм. Өөр монголчууд хувьд ч юм уу нийслэлийн иргэний хувьд бид нар бас тийм ээ өндөр үнэтэй мах биш бид бас хямдхан махал хэрэглэмээр байна. Гэтэл одоо үржлийн бус бог малыг экспортод гаргаснаар бидний өнөөдөр хэрэглэж байгаа махны үнэд ямар нэгэн өөрчлөлт орох уу? Магадгүй үнэхээр малчид маань тийм ээ одоо энэ асуудлыг хэрхэн яаж хүлээж авч байгаа вэ? Тийм ээ.
яг энэ айгу хүндэтэй гэдэг бол асуудал та. одоо хүнсний Анхан шатны хэрэглээ тийм ээ. Ерөнхийдөө мах, гурил те. Энэ бол яг хүний анхан шатны хэрэглээ. Тэгээ дээр нь монголчууд бол махгүй байж чадахгүй. Бид нэр бол махаар л одоо үндсэн хүнс маань мах байждаг. Тэгэхээр үнэтэй болохоор өнөөдөр 13-4 мянган төгрөгөөр өнөөдөр мах худалдаж авахд иргэд хэцүү байгаа шүү дээ. Өнөөдөр бид нэр ямар цалин хөсөж байгаа вэ тийм ээ. Энтэйгэд үзүүлээд нөгөө махныхаа үнийг бодохоор үнэхээр асуудалтай тийм. Мэдээж нөгөө талтаа харах юм бол нөгөө малчид маань орлоготой болоод байвал сайхан л байгаа. Мэдээж ойлгомжтой тийм ээ. Малынхаа үнийг өндөр зараад байвал тэдний өнөөдөр тэр малчин өрхийн маань орлого нэмэгдэх тийм ээ. Энэ асуудал бол байж байгаа. За ингээ хоёр талтай асуудал. Тэгвэл энэ асуудал дээр мэдээж бид нэр одоо за яг 5 сар нэг хүндэрсэн тийм өдөр болгон нэг толгойн өвчин болж штэ яг нэг үгүй хэлгээд ингээл гарц шийдэл гаргалгаанууд ингээл гарах гал үзэж байна яг миний хувьд. Ингээл үзэхэд бол мэдээж нэг нөөцийн мах гэж нэг юм асуудал байд юм байна тийм ээ. Манай Монгол улс бол бас жилдээ нэг 8000 орчим тонн мах нөөцлөлт юм байна. Урд жил бол нэг 4000 орчмыг нөөцлөөд нөгөө махны үн маань өссөн ийм асуудал одоо бас холбогдох мэргэжлийн хүмүүс ярьж байна. Дээр нь бас Улаанбаатар хотод байгаа бас нэг үйлдвэрүүд тийм ээ. Яг бидний нэг анхан шатны одоо хэрэглээ махны маань хэрэглээ Улаанбаатар хотын иргэдэд хэрэглээний махыг хүчит жонхор зах дээр очиод бас үн өсгөж худалдаж авсан. Ийм бас талаас чиглэж байна. Ингээд олон талын хүчин зүйлээс болоод бас мах нь өссөн бахаа гэж би зүгээр хувьдаа харж байгаа. Гэхдээ шийдэл гарч байна. Бид нар бол шийдэх ёстой. Мэдээж ард түмний амт махаа хөдөлгөх ёстой. Тэхийн тулд магадгүй энэ мах экспортлогч компаниудад энэ хариуцлагыг үүрүүл хийчээ. Тэ болно. Монгол улс өнөөдөр дэлхийн худалдааны байгууллагад дийсэн гадаад одоо экспортод бол бараанд бол татваргүй тийм ээ. Гэхдээ өнөөдөр хураамж маягаар бас зохицуултыг хийх тийм боломж надад харагдаад байгаа юм аа. За. Тий. Магадгүй нөгөө нэг шийдэл байна. Шийдэл байна тий. 17 онд жишээ нь 18 онд 72 мянган тонн мах гаргажээ гэж бас одоо энэ статистик топ баримтад дурдаад байна. Тийм үү? Дулааны аргаар боловсруулсан болон гүн хүлээж гаргасан мах байна. За энэ махан дээрээ тэгвэл жижигхэн хураамж тавьчих. Килограмм дээр 200 төгрөг ч юм уу тийм ээ. За магадгүй миний гаргах тий малын бас нэг хонь дээр нь нэг ямаан дээр нь бас хураамж тавьчихаа. Энэ хураамжаас цуглдсан орлогоор нөөцийн маха бүрэн бэлдэх бололцоотой гэж би хардیں۔ Төр засаг юу вэ гэхээр энэ бэлдсэн байгаа нөөцийн махыг яг шин чигээр нь хадгалж иргэдэд хүргэх тэгхтэй хамгийн гол нь эрүүлж үлсэн чанартай баталгаатай хамгийн гол нь хямд махыг нийлүүлэх ийм болцоо харагдаад байна. За би энэ яг зүгээр хэлж байгаа бог малынхаа тоо бүр дээр хураамж аваад тэр хураамжаас гарсан олсон орлогоор нөөцийн махаа бэлдээ. Төсөөс нэг төвш гарахгүй нэ шүү дээ тийм ээ. Төсөв юу шийдэх вэ? Складуудаа барьчих, агуулгах сав барьчих, зойруудаа барьчих. Ингээд энэ асуудлаар махны үнийг за магадгүй 4-5 мянга 3 мянгаар байх болцоотой надад харагдтыг. Яг нөгөө мах ховордсон үед тийм үү? Мэдээж. Гэхдээ яг энэ бол яг ингээ яриад өнгөрөхөөр бол хүн ойлгохгүй байх л та. Мэдээж. Энэ дээр бол хичнээн төрний орлого цуглах гэдэг юм байна. 72 мянган тонныг тэгвэл 200 төгрөгийн хураамж тавьвал 14 тэрбум төгрөгийн ойролцоогоор тэндээс бас орлого үлдэх гэдэг тийм байгааз. За магадгүй би манай 20 цэрийн бус маань жилдээ ер нь 3 сая бог мал экспортлох хүчин чадал бүхий. Гэхдээ амьдрал дээр бид нар 3 саяг чадахгүй. Ойролцоогоор нэг 2 сая гаруй. За нэг хамгийн дээд нь 2 сая 5 зүглээ экспортлох болцоотой. Магадгүй нэг 3 саяг бүрэн хүчин чадлаараа гаргалаа гэж тооцох юм бол энэ нөгөө нэг 200 төгрөгөө нэг юу штэ 21-ийн хил штэ тийм ээ. Ойролцоогоор 21-ийн хил гэж тооцох юм бол нэг хон чин 21 хил гэж тооцсон бол тэр 200 төгрөг гэдэг чинь 4400 ч юм уу төгрөг болж байгааз тийм ээ. Шууд махаар бодож байгаа тийм. Тийм би махаар нөгөө нэг махны тэгэхээр амдын жин биш махаар би болохоор нэгжээр нөхгүй тийм нөгөө нэг хон ямаанаас гэдэг. Тэгэхээр тэрийг үржүүлээд жишээ нь тооцоо нэг мал нэг ойролцоогоор 3-4 мянга төгрөг болж байгааз би тэгвэл 3 мянга төгрөг шаачаа. Тэгэх юм бол 3 сая толгой мал маань 9 тэрбум төгрөг ч юм уу надаас цуглана. За эргээд нөгөө нэг цуглаж байгаа мөнгө нь хэд болох вэ? 24-5 тэрбум бол 25 тэрбум нөгөө нэг зах зээлийнх нь үнээр нь худалдаж аваад эргээд тэр чинь нөгөө нэг ямар нэгэн өртөг шингээгүүд төсвөөс ч юм уу цуглуулаагүй мөнгө биш болохоор эргээд ямар үнээр зарах нь одоо энэ төрөл байгаа байхгүй. Тэгээд магадгүй энэ боломжуудыг ашиглая. Тийм ээ гарал үүсэл нь тодорхой малын махыг
нийслэлийн иргэдтэй хүргэж өгье тийм ээ. Хаана бэлтгэж яаж ямар нядалгаанд орсон, ямар өвчнөд, ямар эмчилгээнд орсон ийм тодорхой бус мал тийм ээ. Үнэхээр мах гэдэг бол стратегийн гол хүнсний одоо тоонд ордог учраас бид энэ дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Эргээд яг хоёулын нэгэнд одоо танай төсөл зогсчод байгаа юм чинь тийм үү? Танай төсөл хэрвээ бүрэн хүчин чадлаар ажиллах юм бол эргээд одоо яг шууд эдийн засагт ямар тийм ээ нөлөөллүүдийг авчрах уу гэдгийг та нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд юм те тэрийг та товч хэлж та тэрээр цаг богдох юм байна. Заачлаа. Би маш хурдан дайцуулгыг оролтъё. Хичнээн ажлын байр бий болохгүй тийм ээ гэдэг. Тийм маш хурдан дайцуулга оролтъё. За ерөнхийдөө бол би өнөөдөр 3 сая толгой мал гаргах чинь чадал бүхий 20 цэрийн бүс байгуулсан гэж ярьсан. 3 сая толгой малаа би гаргахдаа би нууцш $300 зарна. Тийм үү? Тэгэхээр одоо хэд вэ? $900 сая борлуулалтын орлого олох нь байна. $900 сая борлуулалтын орлогоос би одоо зарлаа хасаад нөгөө нэг би хэлээд байгаа 6 тэрбум төгрөгнөөс дээш борлуулалтын орлого 25% татвар ташгаар би жилдээ улсын төсөвд чамгүй хэмжээний мөнгө төлөхөөр харагдаад байгаа юм аа. Тийм харагдаад байгаа. За тэгээ би энийг бас хаяа нөгөө энэ уул уурхаан бас нүрстэй ч юм уу харьцуулах дуртай л та. Ягаад үг гэхээр уул уурхаан маань бас хариуцлагатай уул уурхаа эрхлээд явах юм бол энэ бол маш зөв. Угаасаа бид нар бол нөгөө экспортоосоо бид нар борлуулалтын орлого олдог мөнгө ганц олж байгаа. Тэр нийт экспортын 90% өнөөдөр уул уурхаас олж байгаа. Зөвхөн нүрс жилдээ Монгол улсын хэмжээнд 40 сая тонн нүрс гардаг. Эрдэнэс 5-7 оны би урд жилийн л статистик ярьж байгаа шүү. $70 зархад 2.8 тэрбум доллар олд юм байна. Энэ 2.8 тэрбум доллар маань нийт экспорт жилдээ 6 тэрбум доллар олдог. Энэний бараг 45% нь. Энтэй дүүцгүүц хэмжээний борлуулалтын орлогыг нөхөн үрждэг мал аж ахуйн салбараас олох болцоо байна нөхдөө тий. Бид нэр 10 ширхэг малтай байхад бид нар 3-ыг гаргаад зарчаад байж хад дараа жил нь 10 болоод өсчнөө. Тэр нэг байгалийн шаардлага янз бүрийн нэг эрсдэл 100 гэдэг юм чи авч явчих гад байна. Бид нэр өөрсдөө энийгээ тодорхой хэмжээгээр эргэлтэнд оруулахгүй бол нэг байгаль аваа явчихна. 10 жилийн давтамжтайгаар өнөөдөр 100 болдгоо. 2010 онд бид нэр нийт малынхаа 23%-ийг зудаар алдсан шүү. Энэ гашуун дүүх байна. 2009 онд бид нэлээдгүй хэмжээнийг алсан. Энэ давтамж нь 10 жилээр яваад байгаа. Би бол дандаа тоо баримттай ярьж байгаа. Бүх статистик. Энийг би яг үннийг хэлэхэд 3 жил би өдөр шөнөгүй бодож хийж байна. Энэ бол Монгол улсад хэрэгтэй, эдийн засагт ач холбогдолтой, малчд орлоготой болно. Яг энэ талаасаа би бодож байна. Бэлчээрийн даацаа бодсон ч гэсэн тийм ээ. Бэлчээрийн даацаа бодвол 75% хэтэрсэн байгаа гэж би танд хэлсэн тийм үү? 75% хэтэрсэн гэдэг маань өөрөө нөгөө нэг би хэлсэн 14 сая толгой мал 22 сая толгой мал өссөн байгаагаас 14 сая иргэдийн засгийн эргэлтэнд орлоо гэж тооцоход цаана 8.5 сая толгой мал заяа ямар ч эргэлтгөөр үлдчих гээд байна. Энийг цөмөрөөл эргүүлээ. Нийлээд эргүүлээ, хамтаа хамтаа хийцгээ. Өшөө аж ахуйн нөхцөлөдөө хийгээч. Тэр нөгөө импортлогчийнхоо нөхцөл шаардлагад нь нийцүүлчихээ л да. Хэрвээ энэ 8.5 сая нөгөө одоо 88 сая малтай болчихж байгаа шүү дээ. 88 дээр нэмэгдэх юм бол ахаад нөгөө 75 бичээрийн даац маань ахаад 80. Энийгээд байгаа нөгөө цөлжилт усгүй байдал. Би тань агуу сайн тоо баримт хэлж өгье. Усан дээр өнөөдөр усан дээр нийт усны 45%-ийг мал аж ахуй эзэлдэг. Нөгөө нэг уул уурхаг нөгөө ус мус гэж ярьдаг шүү дээ. Яг 1% нөгөө уул уурхаж эзэлдэг шүү дээ. Яг үнэндээ бол газар тариалан болвол нийтдээ энэ юуны 15% эзэлж идэг. За бусад гээд ахуй хэрэглээ бол 4% байдаг байхгүй юу? Би таныг сошиал ертөнцөөр яг энэ асуудал яагаад юу гацаад байгаа вэ гэдэг асуултын бас нэг шалтгаан нь одоо давуу эрх олгоод хөдөө аж ахуйн сайдын эхнэрийн дүү ийм эрх авсан гэдэг ийм байдал яригдаад энэ асуулт нэлээд хурцаар яригдсан шүү тийм ээ. Энэ дээр та тайлбарлаач. Үнэхээр та тэгж авсан юм уу? Тийм ээ. Тэгээд одоо аюу хэцүү юм аа. Би ч нөгөө үндсэн хуулиар олгогдсон амьдрах эрхтэй юм байгаа үстэй Монгол улс яг үүндээ бизнес хийх хэрэг байна надад тийм ээ. Би бизнес хийж байгаа өнөөдөр яг үнэндээ. За би өөрт чинь ягаад засгийн газрын тогтоолуудын он дистраллыг би танд хэлээд байваа. 2016-аас 2017 онд гарсан шийдвэр би энэ бизнесийг 3 жил хийж улаан гэдэг хүн бол өнөөдөр 2019 оны 2 сард томилогдсон хүн ээ. Тийм ээ. Гэхдээ томилогдсноос хойш надад тусгаалan эрх олгочихвоо гэдэг асуудал яригдсан тийм үү. Тэгэхээр Монгол улсаас бог малыг экспортлоход ямар нэгэн хязгаарлалсан хоригдсан зүйл байхгүй. Өнөөдөр тусгаалсан эрх өгсөн юм байхгүй. Тийм гоц. Зөвхөн Монгол улсад улсын бүртгэлийн албанд гадаад худалдааны одоо бизнес эрхлэнэ гэд бүртгүүлсэн ямар ч аж ахуйн нэгж энэ бизнесийг хийх бүрэн эрх нь байна. Хамгийн гол нь тэр импортлогч улс
Хятад байж болно, Араб байж, Ирак байж болно, тэг хааж үз Солонгос байж болно. Тэр улсынхаа нөгөө нэг хорио цэрийн нөхцөл шаардлагад нийцүүлэх асуудал яриад байгаа. Өөр юм байхгүй. Одоогоор та 25 мянган мал авчихсан байна гэсэн шүү дээ тийм ээ. 3 сараас хойш тэжээж байгаа. Тэнд одоо ямар тэжээлээр яадгийг та нэг хичнээн хүнийг ажлын байртаа байлгаж чадчихна. Тийм. Тэгээ манай бас яг нэг нөгөө хэлэхэд махны холбооныхан маань эсвүүцсэн л дээ. Нэг нөгөө хэлэхэд. Ягаад? За яг юу гэж эсвүүцсэн бэхээр бид нэр ер нь 2000 төгрөгөөр 2500 төгрөгөөр амдын жингийн авдаг байсан. Одоо энэ замуудын нөхдөд 3500 авч ийн гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлын юмэрж илээ. Яг эдийн засгийн талаас харуул мэдээж энэ бол болохгүй байх гэж би ойлгож байна л доо. Энэ бол зах зээлийн зарчмаараа өрсөлдөөн явах байх тийм ээ. За нэгдэх асуудал дээр. Хоёр дахь асуудал болохоор яг нэмэн өртгөлдөхгүй байна. Ажиллах хүч тийм ээ. Ажиллах хүчийг маань одоо байхгүй болголоо, дампуурууллаа. 3 жилийн дараа магадгүй нөгөө нэг эднэр монфолдод үн тогтооно гэдэг ч юм нэг юм яригдал байгаа. Мэдээж яг үүндээ бол нөгөө нэг та малтай байлгад би таны малыг хөдөлж авч байгаа шүү дээ. Та зарахгүй би таны малыг авах ямар ч нөхцөл байхгүй өнөөдөр тийм ээ. Нэг ийм асуудал байгаад байгаа. За би нөгөө талдаа нэмэн өртөг шингэж байгаа тал дээр нэг жижигхэн тайлбар хийхийг хүсэж байна тийм ээ. Энэ дээр ямар тайлбар хийх чинь гэхээр бид түрүү энэ дээр дурдаад өнгөрсөн байгаа. Нийтдээ бид нэр 45 хоног тэжээхэд өдөрт нэг бог мал дээр 3200 төгрөгийн зардал гараад 3200 3250. Ямар зардал гараад 4 төрлийн зардал гардаг юм аа. Үйл ажиллагааны зардал, ариутгын зардал маш том ах хэсэг орж ирдэг. Эмчилгээний зардал, дээр нь хамгийн том хэсэг болох тэжээлийн зардал орж ирдэг юм байна. Энэ тэжээлийг бид нэр дотоодоосоо нийлүүлнэ. Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 70 орчим тэрбум төгрөгийн тэжээлийг дотоодоосоо нийлүүл бүрэн болцоод байгаа. Тодорхой ердөөсөө энэний 25% гадаадаас импортлох бололцоод байгаа. Орцын холбооны улсаас Ванду тийм ээ одоо Эрдэнэ шиш гих жишээ нэ. Хятад улсаас болохоор ердөөсөө нэг 5% эрдэсүүдийн Монголоос бол нийт тэжээлийн масс буюу 80 орчим буюу. Энд юу орох вэ? Өвс, царгас, увяас тийм. Энэ одоо өвс бол одоо Монгол улсад бол яг өвстэй газрынхаа өвсийг хадаад манайх одоо бэлэн худалдаа авах байж байгаа байхгүй өнөөдөр. Тэрнээс бол тэр өвсөж чинь бол өнөөдөр авахгүй бол дараа жил тэр байхгүй бол энэ нөхцөл байдал үүснэ шүү дээ. Малчид яаж хүрээж авч байна? Малчид айгүй хайртай байгаа. Би айгүй хайртай юм болсон шүү дээ. Дэмжиж байгаа гэсэн үг. Тийм дэмжиж байгаа гэсэн үг. Би хайртай гэдэг нь яагаад гэж хэлж байгаа юм гэхээр тийм. Уучлаарай би жоо хамаагүй ирж магадгүй тийм. Тэгэхдээ би яг юун дээр харсан бэ гэхээр малчид над руу маш олноороо ярьж байна. Одоо манад нийлүүлж исэн хүмүүс бас маш олон тоолны мал бас өгөх гээд одоо замууд очиод хүлээсэн манай хашааны гадаа ингээд зогсцсон тийм ээ. Хизээ малаа авах вэ, яах вэ гэдэг. Өнөөдөр тодорхой нөхцөл байдал үүссэн болохоор би малаа авах болцоогүй байна. Би нэг зүгээр нэг ганц жишээ хэлье тийм ээ. Сая би нэг ахаас нэг хэдэн мал авсан юм аа. Нэг малчин ахаас тийм скватрын хүн гэсэн тийм. Тэр хүн ирээд надад бас нэг 800 орчим нэг бог мал өгсөй. Тэр өгсөн мал нь болохоор яг үнэндээ болохоор онд минд орохгүй муу эсвэл авчиж өгсөн надад. Надад бол тэр муу оноо сайн байна уу хамаа ахгүй. Би аваад хамгийн гол нь 45 хоног тэжээж байгаа. Ирүүлжүүлж байгаа. Тэгэхэд нөгөө нэг ченжүүд нь хөрхий очиод нөгөө хэд чинь бас тарган туран хаагаар шилээд үнтэй хямдхан гэж явд юм байна л да. Би болох нөгөө үнтэй хямдхан гэж 1 2 гэж ялахгүйгээр амдын жингээр авчиж байгаа болохоор тэр бол өрдөөс тарган турхаа гэхгүйгээр бүгдийг авч. Тэгэхээр нөгөө онд минд орохгүйгээр авчиж өгж байгаа шүү дээ яг үнэндээ. За би тэр худалдаа авсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа тэр ах над руу би 20 цэрхэн бүс дээр байж таарсан. Ирээд уулзъя гэдэг. Нөгөө яах юм та гэдэг. Ирээд уулзсан надад. За тий яах ч яхаа гэсэн чинь надад уулзаад надад хөөх нэг бас бэлэг өрчжээ. Үгүй яах юм би таны малыг худалдаж авсныхаа төлөө би таяж ямар бэлэг авчия. Ямар шаардлага. Үгүй зүгээр би нэг өгмөр байна. За та үнэхээр тэгж бодож байгаа бол тэгэл би нөгөө нэг жоохон чигс юмсыг авчлаа. Тэгсэн чи хоёлаа гарыг гэл тэгж одоо гараа офисаа гадаа хаасан чинь цоош нь 200 маркийн машин худалдаа авчиж. Өө та гоё машин авсан баяр уу гэдэг. Ахын сая зарсан машинаар энийг худалдаж авсан шүү дээ. Тий, хонороо тий зарсан маа юугаар авсан тий. Тэгээ энэ өө тийм ямар мундаг юм. Ахын ганцхан юм хиймээр ахтаа гэрээ ичдэхгүй би өстэй энийг л хүсэж байгаа чамаас гэдэг. Үгүй тэгэл хамаагүй хоёлаа гэрээ ич. Ахны 3 орчим мянган толгой малтай. Би ердөөсөө нэг жилдээ 800 зарах болцоотой юм байна. Тэгээ эх жил би бас нэг 800 зарсан байна аханд. Тэгээ ахтаа гэрээж за тэгтэй гэд би тэр ахтаны гэрээс. Өөрөөр хэлбэл малчтын дэмжлэг байна гэсэн. Малчид маш ихээр дэмжиж байгаа. Малчид бол маш ихээр. Одоо гэтэл асуудал хүлээлтийн байдалтай. Танад бизнес зогсоод байна шүү дээ тийм ээ. Танд ямар шийдэл гаргалгаа товчхолтой та тэрээр цаг өндөрлж байна. Ямар хүсэлт байна? Энийг одоо яг үнэндээ бол Монголын ард түмэн маань айгүй зөвөр хүлээж аваад эрүүл ухаанаар хараад үнэхээр одоо нөхөн үрддэг мал аж ахуйн салбараа өөдөн татъя. Энэ салбараас цөмөрөө мөнгө олё. Магадгүй нөгөө нэг бид нэр 30 сая долларын борлуулалт хийх юм бол тэндээс одоо хэдэн зуун сая төгрөгийн хэдэн тэрбум төгрөгийн татвар тушаагдана. Энэ татврын мөнгө нь бас
очих ёстой газар очиж бүтээн байгуулалт болоосоо гэдэг талаас нь ойлгосоо. Энэ мал гэдэг маань нөхөн үрждэг баялаг гэдгийг бас ойлгосоо. Эргээд энэ маань үнэхээр 10 шиг байсан бол 3 нь гарлаа гэхэд эргээд дараа жил нь 10 байж идэм аа. Малчид маань яг нөгөө нэг үнэхээр өвжилт хүндрүүл үнэхээр нөгөө нэг тур муутай малаа энэ зудан далтчихдээ юм аа. Муу хэсгээ те үнэхээр тур муутай малаа л наашаа өгч гинөө. Ийм л асуудал. Энийг л бас зүгээр ойлгоосоо. Малчид маань ойлгоосоо. Дээр нь төр засаг маань ойлгоосоо. Төр засаг маань дэмжээсэй гэж үсэж байна. А яагаад би ингэж хэлээд байна гэхээр магадгүй энэ олон сая долларын хөрөнгө оруулалт өнөөдөр олон тэр бум төгрөгийн одоо алдагдал бид нэр хүлээсэн байгаа тохиолдолд магадгүй энэ олон улсын арбитрийн шүүх хүлээж авах үндэслэл байна. Яг үүндээ хоригдоод ингэвэл бид нэр би энэ хүмүүсээс үнэхээр ичвтер байдалд орж байгаа. Олон хүмүүсийг оруулаад хөрөнгө оруулалтаа хийгээч гэдэг үрцэн. Ийм л асуудал. Одоо 25 мянган мал тэжээгэл та байгаад байгаа юу? Байгаа л тэжээгэл өнөөдөр. Ийм л байна л та болно л доо. Өнөөдөр магадгүй ингээд хориглогдоод ингээд явах юм бол мах болгож болно. Гэхдээ өнөөдөр манай авцсан байгаа хоны ямаа маань нөгөө хэд үхрний үнээс авч штэ. Тэгэхээр одоо би үхрний үнээр зарж чадахгүй болохоор аюу хэцүү штэ тий. Нэг ийм л асуудал нөхцөл байдал үүсэж байгаа. За аль засгийн газрын шийдвэрийг бас хүлээж байна. Хүлээгээд байна. Засгийн газрын шийдвэр бүтэн хүчингү бас туслагдсан асуудал байгаа юу? Засгийн газрын одоо шийдвэрүүд бол хүчингү болоогүй гэж би ойлгож байгаа. Тий. Тэгээд одоо мэрэгэн шийдвэр гаргаасаа гэж үсэж байна. Төр засгаасаа эдийн засгаас солонгоруулах талын бодоосоо мал аж ахуйн салбараа цөмөрөөд нь татмаар байна. Зөвхөн уул уурхаагаа шүтэж амьдрмааргүй байна. Энийг л хүсэж байна да. За баярлалаа. Бит Монгол компани гүйцэтгэх захирал даваа сүрэн энэ цагийн зочин байлаа. За үнэхээр Монголд малын бэлчээрийн даас хэрэгс ихтэрсэн, за малын үржил шим мууцсан гэдэг юм маш олон шалтгаан байгаа. За энэ дундаас үржлийн бус бог малын 20%-ийг экспорт нь гаргах засгийн газрын шийдвэр гарсан боловч өнөөдрийн байдлаар ямар нэгэн одоо тийм ээ гүйцэтгэл хийгдэггүй хүлээлтийн байдалтай байгаа учраас асуудал энэ хэмжээнд яригдж байна. Эргээд иргэн эдийн засгийн талаас нь харах юм бол ашигтай байх нөхцөл боломжууд байгаа гэдэг талаараа за уг бизнесийг эрхэлж байгаа уг төслийн одоо хариуцагч компани захирал даваа сүрэн бидэнд мэдээлэл өглөө. Танд амжилт хүсье баярлалаа. Мэдээлэл өгсөнд баярлалаа. За анхаарч үзэгч та бүхэндээ баярлалаа.